Сайн байцгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай гэргийн отхон цэцэгтэй гэж хаягдсан хань өр хүүхдүүдийнхэн зүгээс илгээсэн хамгийн гоё мэдчилгээг уламжлахад бэлэн болоод байна. Хамтдаа дутагш орж төрсөн өдрийн эзэн эрхэмсэг бүсгүй гинтийн бэлгээр баярлалцгаая. Бүгдээр адилхан бид нэгэн төрч нүр тулан өвчээ. Сайн уу? Отхон цэцэг гэж мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа төлөвлөж эм гоё цэцгийн боглог уламжлахаар отхон цэцэг бүсгүйтэйгээ үргэлжлүүлж байна. Юун төрөнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За өнөөдөр 10 дугаар сарын 27-нд ажлаа хийгээд тун завгүй байгаа эрхэм бүсгүй таны хувьд бас их гоё өдөр тохиож байгаа байлаа гэж бодож байна. Өнөөдөр ямар баяр вэ? Миний төрсөд. Баяраа тэмдэглэл хэлсэн үү та? Гүй эхлэхгүй л ажиллая гэж. За тэглээ яг хөө гаднаасаа ороод ирэхээр бүр гинти билег ирнэ гэдэг ямар ч таамаггүй төсөөлөлгүй байх шиг байна тийм үү? Ерөөсөө тийг төсөөлсөнгүй. Тэгэхээр дөө налахын мэдчилгийн хүргэлтийн газраас танд хаягилж ирсэн ийм гоё цэцгийн боглог уламжлах гэж байна. Тэгээд бэлэг өгөхдөө заавал нэг асуултыг асуудаг. Энэ бэлэгийг явуулах ёстой хүн байгаа юу? Гаднаас ороод ирсэн чинь та бараг л таамаглчих шиг боллоо. Бэлэг хинээс вэ? Манай гэр бүлийн хүүхдүүд л хата. Хоёул гэр бүлээ танилцуулъя гэх үү? Тантайгаа уулзраад хэдэн жил болж байгаа? Танаа хэдэн хүүхэдтэй? 3 хүүхэдтэй. Манай нөхөр болохоор алт утга гэдэг. Тэр ч одоо 15 жил яг болж байна. Яг 15 жил болж байна. Тэгэхээр хоёулаа маш гоё гинтийн бэлэг илгээх эрхэм нэгэн хүний бэлэг гэхээс илүү дүүн нөгөө сэтгэлийн өгсийг уламжилдаг. Жил жилийн төрсөн өдрөөр хайртай хүмүүс хамгийн гоё бэлгийг барьдаг. Харин ах нэг үг хэлэхдээ л жоохон багдуулчаад идэм болоо тийм учраас өөрийг чинь лаваачаад хандаа гоё чин сэтгэлийн мэдчилгээ дамжуулах гэсэн юм а гэсэн учраас хоёулаа одоо анхааралтай сайн сонсоосоо гэж хүсэж байна. Яг энэ цэцэг отхон цэцэг хичээ дүүдээр нь ирэхэд тулгын 3 чулуу шиг 3 сайхан өрийг минь төрүүлж өсгсөн тэр сайхан бүсгүйг баярлуулахыг хүссэн юм а гэсэн амьсгаа нэлээд дээгүүр ихэд сандарсан догдолсон нэгэн эрхэм залуугийн хүсэлтээр тань дээр ирсэн учиртай туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил байж тулж зогсох баган минь байдагт баярлалаа. Үл таних нэгнээс үрдийн минь хайрын эзэн болсон үлэмжийн гойхон чамаараа ханчин энэ орчлонд гойж гангарч яваа юм шүү. Гэрт минь түшиг гарт минь нүмер энхэн биенд минь чимэг болж ява эрхэм гэргээдээ баярлалаа чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе. Дандаа бүтэн байсан биштэй бидний амьдрал дутуу бүхнийг хамтдаа бий болгож дундуурыг хантайган хамт бүтээлцэж энэ хосын хорвоог утга учир уянга ишгээр дүүргэж яваад баярлалаа хязгааргүй их хайртай шүү гэсэн байна. Хань 3 хүүхэн өрийнхээ зүгээс гэрийнхээ эрхэм сайхан хадагтай танд төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Тэгээд баярын мэнд хүргээд бэлгийн гардуулъя. Хүүхдийн нэрийг мөрлөн хос баган чи бид хоёроо. За тэгээд хөөч яг одоо энэ цэцгийн боглоо таны ингэрт маш гоё гэрэлтэж харагдаж байна. Яг л цэцэг шигээ сайхан бүсгүй байгаа шүү. Ороод баярлуулаад өгөөрэй гэд гадаа өөрөө хамт ирчихсэн догдлон хүлээж байгаа. Тэгээд хэдий энэ бичлэгийг бас дурсамж болгон ханин үзэх болов гэж бодож байна. Яг уртад төрж байгаа сэтгэлээсээ хаалцдаг. За эсвэл нөгөө түрүүн очлоо бай гэл айгу удаадсан. Тэгээд яасан болов гэл гадаа бас хүн үлээлгсэн болов. Яасан болов гэдсэн чинь гинтийн бэлэг барих гадлээсэн юм байна. Тэгэлтээ нөгөө яг өөрөө чи хараад танилаа л да. Тэгээд явсан хүн ч бас гинт саялдан бодлоо. Тэгээд хандаа маш их баярлаа. Тэгээд бид дөрийнхөө өмг төшиг гэрийн ноёноор болж явдаг. Бид бүгдийн бүх арыг дааж те бүх энэ тулгуур амьдралын манд тулгууруулж өгдөг танд маш их баярлалаа. Тэглээ хоо тэгээд эр хүн амьдралыг босгож бүсгүй хүн харин түүнийг нь өнгөлдөг юм гинлээ. Та бүхний өнгөтэй гэрэлтэй амьдрал 15 жилийн нүрийг аль хэдийн үдсэн байна. Тэгээд хантайгаа 60 жил хамтдаа жаргаж хандлахын сайхан эрүүл өргөе. Төрсөн өдрийн баяраа сайхан тэмдэглээрэй. Баярлалаа. Чам дээр минь насгарах гээ одод түгчээ үзэгслэнт минь чамайг минь ширдэх гээ сарнга мандчээ үзэгслэнт минь
халуун шивнэг минь сонсох гээ салих намдчээ хан хайрыг минь гоёх гээ цэцгэс бэлгэр чаа